Сайн байцгаана уу манайхаа. Миний влог тавтан морил. Тэгээ би сая сүүлийн 2 сар влог хийгээгүй байж байгаад одоо хийх чинь. Тэгээд бэр гуйлгаад алин ихнэр болж болоод тэгээ айгүй завгүй байж байгаад тэгээ шинэ оноор эхэлж байна. Тэгээ би энэ ондоо юу хийх зорилгоудаа ингэж бичсэн байгаа. Тэгээ та бүхэн ч гэсэн сонирхолтой авах болов гэж бодоод өөрийнхөө зорилгыг ягаад ийм зорилгод тавьсан талаар хуваалцах чинь. Зорилго чинь ихтэй би юм бинго карт хийсэн юм аа. Тэгээ энэ яа би бинго карт хийсэн бэ гэхэлээ би ингээд зорилгоудаа ингээд хэсэгчлэн ингээд хуваагаад за иймэрхүү юмнуудаар төвлөрөх юм байна гэд яг хуваагаад бичих гэхээр толгой дотор орж ирэхгүй байсан. Тэгэхээр зэрэг би энэ тэнд ингээд толгой дотор хиймээр байгаа юмнуудаа бүгдийн цаасан дээр булгаж байгаа. Тэгээд ингээд хэсэгчлэн хуваасан. Тэгээ энэ ер нь хуваасныхаа дараа ингээд би өнгөр бодож байгаа байхгүй юу? Тэнгүүд улаанууд нь болохоор зэрэг энэ жил одоо надаа хийхэд надаас нэлээд хүчин чармайлт шаарддаг. Одоо зүйлүүдэд бичсэн байгаа. Тэгээд энэ ногоонууд нь болохоор зэрэг эрүүл мэндтэй холбоотой зүйлүүдэд бичсэн. Тэгээд энэ цэнхрүүд нь болохоор зэрэг ерөнхийдөө намайг юм тууштай байхад суралцуулахад зорилготой. Тэгээд энэ чирнэл ягаанууд нь болохоор зэрэг миний ирээдүйн карьерт хэрэгтэй гэсэн зүйлүүдэд бичсэн. Тэр 3-ыг бичсэн байлээ. Бичсэн байгаа. За тэгэхээр эхнээс нь эхэлцгээе. За юуны түрүүнд би 6 шиг ном унших төлөвлөгөөтэй байгаа. Би олыг худлаа модлаа 24 мөрөв гэж худлаа ярихгүй заяа. Яагад гэвэл би одоо өөрийгөө мэдээд штэ. Би ол тийм амир ном уншдаг юм биш л байгаа юм л та. Түрүү жил би толгоон дотроо ер нь чадхаараа их ном уншина гэж ботсон чинь битгүй нэг 4 мөрөл ном уншсан уу. Тэгэхээр би энэ жил 6 болон өсгсөн байгаа. Тэгээд цэнхрүүдээс харах юм бол энэ цэнхэр категорид орсон байгаа. Юм тууштай байх. Тэгэхээр зэрэг өөртөө зорилго тавиад зорилгодоо үнэнч байхад туслах зорилго гэх юм уу? Тэгээ ер нь энэ жилийн зорилго зөндөө тийм зорилго байгаа. Тэгээд хоёрт нь сэлж сурах гэж байгаа би. Ер нь бол би халтхан сэлж чадна. Гэхдээ тэрийг бол яг далайд орж сэлэхээр тийм сайн сэлт биш. Тэгэхээр зэрэг би далаа руу орж сэлдэг болтлоо сэлнэ гэдэг чинь би нэлээд олон удаа бассейн явж сэлж сурах гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр сэлж сурах гэж байгаа. Тэгээ 3-т 24 удаа влог хийн гэсэн төлөвлөгөөтэй байна. Тэгээ би энэ дээр за YouTube дээрээ тэдний subscriberтай болно гэж бичүү гэж бодсноо. Тэр чинь миний удирдах юм биш үү гэдэг. Миний удирдах чиг хийж чадах юм бол юма тууштай хийх байгаа байхгүй юу? Тэгэхээр зэрэг би юма тууштай хийхдээ 24 гэдэг тоо гаргасан байгаа. Сард 2. Тэгэхээр ер нь өөрийгөө анзаараад байхад өөрийгөө хит ядраахгүйгээр одоо хит их дарамт өөртөө өгöd байх юм бол би ингээ хиймээр санагдах болж штэ. Тийм учраас өөртөө хит дарамт өгөхгүйгээр 24 бол маш реалистик тоо гэж би бодож байгаа. Тэгээ 4-т энэ жил би одоо өөрийн сайн хийдэг юмтай болъё гэдэг зорилготой байгаа учраас одоо тэнд нь 2 юм байна. Нэг нь юм аяц сурна. Хоёр дахь нь одоо ер нь зургийн чадвараа нэг л одоо миний мэрэгчлэлтэй бас холбоотой юм чинь. Зургийн чадвартай холбоотой юм хий гэж бодоод тэгээ 100 удаа скетч хийх гэдэг юм оруулсан байгаа. Тэгээ тэрний дараа усан будгаар ч юм уу эсвэл ямар нэг өөр юмар би ер нь харнагаар зурдаг байхгүй. Тэгэхээр өөр юмар маш сайн цэцэг зурж сурыг гэж бодож байгаа. Тэгээ би бас яагаад цэцэг зурж сурыг гэж бодсон бэ гэхээр зэрэг би одоо ингээд зүгээр л хоббигороо зураад ах юм бол ингээд өөрийгөө яг ингээд ийм тодорхой одоо сайн зурж чаддаг юмгүйгээр явуулаад байгаа байхгүй. Тэгэхээр би ядад цэцэг нь дуртай юм чинь цэцгээ сайн зурдаг болчих юм бол би тэрүүгээр ирээдүйд мөнгө орлох боломжтой. Мэдээж боломжтой. Тэгэхээр би бас тэрийгээ дэмжмээр байгаа байхгүй өөрийгөө. Тэгээд надад итгэнэ 6 дахь нь $10,000 хадгалахаар шийдсэн. Мэдгүй би ингээд би толгой дотор ингээд боломжтой юм шиг бодсон би бичснийхаа дараа харсан чинь 7,250 юм байна л та. Гэтэ боломжгүй юм бас байхгүй сте. Би одоо ямар $100,000 гэдэг байгаа шүү дээ. Нэг бинго шүү дээ. Тэгэхээр би хийж чадна гэж одоо энэ дээр бичсэн. Тэгээд дараагийнх нь бол цүнх ойд сурах. Би тэгээ нөгөө би төрсөн өдрөөр манай найз залуу надад ойдлын машин авч өгсөн. Тэгээ би ер нь
айгүй хөөрхөн юм цүнх оюут сурыг гэж бодож байгаа. Тэгээ тэрнээс гаднаас нөгөө юм хувцсны эсгүүрийн талаар сурыг гэж бодож байгаа байхгүй юу? Тэгэхээр эсгүүр бас хийж сурыг гэж бодож байгаа. Гэхдээ энэ дээр бичихгүй. Тэгээд хамгийн сүүлд нь сургуулаа төгсөх. Одоо би төгсөх цаг болж байна. Одоо ер нь бол төгсөхгүй бол энэ ер нь биштэй дээ шүү. Нас мас хэцүүдлээ юм ч одоо. Үеийнхэн маань бүгдээрээ баг ажил мэдлээ хийгээд ажилласаа залхаж байгаа цаг нь болж байхад би ч одоо юу вэ? Сургуулаа л одоо төгсөж. Тэгээ би сургууль төгсөгийг карьер руугаа оруулах уу гэж бодсноо. Уу яг тэ хүсэн штэ гэж одоо карьер хэсэг рүү оруулах яг карьерт явах хэрэгтэй л хэл та. Төгсчүүл яг ажил арай амархан болдог. За тэр яг. Тэгээ ийм одоо тууштай байхад зориулагдсан юм бичсэн байна. За тэгээд би эрүүл мэндтэй холбоотой юмнууд би аюу олон бичих байх гэж ингэж ботсон чинь бичснийхаа дараа харсан чинь би бүр өөрсдөө дөрвөн л бичсэн байлаа. Тэнгүүд 1-7 хоног чиргүү явж үзье гэж бодож байгаа. Би бол сар мар гэж бодохгүй. Би бол ингээ өөрийнхөө лимитийг мэдээд байгаа байхгүй юу? Би өөрөө чихрэн амар дуртай хүн. Гэхдээ би чихэргүй 7 хоног бол явж үзье гэж бодож байгаа. Тэг хүмүүс амар ингээ нөлөөтэй гэдэг болохоор 7 хоног би чихэргүй яваад үзчих юм бол тэрний дараагийн удаа бас чихэр хэрэглэхгүй явах боломжтой байна гэдгийг хараад арай тэгж магадгүй гэж бодоод юу ч гэсэн энэ бенгон дээр бол бичсэн байгаа. Тэгээд би ерөнхийдөө энэ дэвтэр дээр ингээд өдрийн тэмдэглэлээ бичдэг байхгүй юу? Тэгээ ингээд 23 оноос хойш уул ингээд өдрийн тэмдэглэлээ бичиж байгаа. Гэтэ одоо ийм хэл бичсэн байна. Тэгэхээр зэрэг би энэ дэвтрийг ерөнхийдөө дуусгая гэж бодоод тэгээд ер нь 7 хоногт нэг удаа өдрийн тэмдэглэл биччихье гэдэг зорилго гаргасан байгаа. Тэгээд бичсэн. Тэгээд нөгөө йоган дээр нөгөө ингээд downward dog лөө. Team position гэдэг штеп. Тэрийг хийж сурах гэж бодсон. Яагаад гэвэл би ерөөсөө тэрийг йогт бараг сар яваад ч гэсэн хийж чадахгүйсэн. Тэгэхээр зэрэг тэрийг хийж сурахад надад бас цаг зарцуулагдах нь штеп. Тэгэхээр би тэрийг хийгээ сурчвал ер нь бол болно гэж бодож байгаа. Тэрийг хийж сурахын тулд би ч маш олон сар л хичээн л дээ. Тэгээд social detox хий гэж бодож байгаа. Тэгээд 7 хоног бас. Тэгээ эн чинь ингээд нэгэн тал ингээд oh my god. Юу хэлээ би сая. Энд чинь нэгэн тал ингээд бинго ам чинь би ингээд хэд урт хугацааны ямаар хийчих юм бол энэ дээр ингээд гой тамгаад дарж чадахгүй учраас аль болох богино хугацаатай хийгээд нэг удаа хийж үзье гэсэн юмнуудаа бас бичсэн байгаа. За одоо улаан руу орцгоё. Улаан бол их асуудалтай. Одоо миний одоо төвлөрөх, ажиллах хэрэгтэй юм гэсэн. Нэгт улаан дээр энэ жил би маркет дээр өөрийнхөө зурсан зургийг зарыг гэж бодож байгаа. Сургуулийнхаа маркетинг эсвэл өөр ямар нэгэн маркет дээр. Тэгээд тэхийн тулд би нэгт зурсан зургнуудаа яаж презент хийхээ төлөвлөх хэрэгтэй. Тэр зарах юмнуудаа өөрөө бэлдэх хэрэгтэй. Айгуу олон юмнууд төлөвлөх хэрэгтэй. Тэгэхээр зэрэг энэ бол нэлээд чаленжинг юм болох байх гэж би улаан ангуур бичсэн. Хоёрт нь онлайн шоп ажиллуулж үзье гэж бодож байгаа. Тэрэн дээрээ тэгээд одоо би чи ер нь зурсан зургаараа ингээд жоохон мэргэшгээ тэрийгээ ингээд хүнд хэрэгтэй юм хийх гэдэг нь штэ. Яг одоохондоо би яг юу зархаа тодорхойлог байгаа. Гэхдээ тэн дээрээ онлайн шопинг нэгээд юу ч гэсэн нэг зарах юмныхаа зарыг оруулна гэдэг зорилготой байгаа. Тэгээ гуравт нь small talk-ын дээрээ сайн болъё гэж бодож байгаа. Айгүй амархан юм шиг сонсогдож байгаа боловч би нөгөө ингээд хүмүүстэй ярихаараа ярих юм болтгүй гэх юм уу. Тэгээд ингээ юу ярихаа мэдгүй эсвэл амар ичээд ч юм уу. Тэрэн дээрээ ерөнхийдөө сайжирч байгаа. Тэрнтэй хамт дахиад нэг тавьсан зорилго нь одоо харилцааны чадвараа сайжруулах гэж байгаа. Тэгээ би яаж сайжруулах вэ гэхээр зэрэг ерөнхийдөө би мастер класс хичээл аваад үзээд нэг хүүхэн гарч ирэн надад яриадсахгүй. Харизм гэдэг чинь хүний төрдөг юм биш. Тэр бас суралцдаг чадвар. Тэгэхээр би бас мастер класс авч үздэг билүү гэж бодож байгаа. Тэгээд ерөнхийдөө харилцааны чадвараа сайжруулад тэгээд мэдээж влог хийгээд тах юм бол миний ярианы чадвар ч гэсэн сайжирна. Тэгээд нэмээд би нөгөө хүмүүст
одоо эн чин тийм биш тийм биш тэгээд өөртөө тулгарсан асуудлаа ерөнхийдөө хэлэхгүй зайлсхийх гэдэг байхгүй юу? Тэрийг бас сайжруулах гэж байгаа. Тэгээд энэ жил би ерөөсөө имийг бүгд зөвлөлт худалдаж авахгүй гэж хэлсэн. Ямар ч жүүлрээ юм юу ч худалдаж авахгүй гэж хэлсэн. Яа гэх юм бол надад ингээд амар их жүүлрээ байгаа даахгүй юу? Тэнгүүд одоо болно штэ тийм. Тэгээд нэг жил бүр ерөөсөө юу ч худалдаж авахгүй бай гэж бодож байгаа яг хүн бэлгэлж болно штэ. By the way, wink wink. Тэгээд хамгийн сүүлийнх нь 2 сайн найз. Тэрнээс гадна дахиад юм байна энэ дээр. Би сайхан нөгөө юм төрсөдөрт явж үзээд тэгээ ер нь ямар нэг юм зохион байгуулах чинь бас миний болсон шиг тийм complicated юм биш юм байна гэж би бодсон байхгүй юу. Тэгэхээр зэрэг би найзуудаараа game night host хийж үзэж байгаа. Ингээд ингээм шиг сонсогдож байгаас миний толгойн дотор ингээд амар хэцүү байдаг байхгүй юу. Бүгд бүтэн ингээд хүмүүс ураад би ингээд жоох аяагаад байдаг байхгүй юу. Хүмүүс өрөөд хүмүүс нь өөдчүүл яах вэ? Ингэчүүл яах вэ? Тэгчүүл яана, ингэчүүл яана гэдэг. Тэгээ би тэр айцтайгаа ерөнхийдөө энэ жил даван туулах байгаа. Тийм болохоор зэрэг game night нэг л удаа хост хийчихэд ер нь бол надад хангалттай байх гэж би бодож байна. Тэгээ бас хүмүүстэй тэрнээс гадна game night-аас гадна хүмүүстэй юм ярина. Very challenging. Гэтэ би энэ дээрээ ингээд ажил сурахгүй л одоо ажилд орлоо гэж ботход хэцүү шттэ хүнтэй юм ярьж чадахгүй өөрийнхөө юу бодож байгааг ойлгомжтой хэлж чадахгүй бол хэцүү. Тэгээд хамгийн сүүлийн чирнэл ягаа өнгө болох карьертэй холбоотой юмнууд байгаа. Энэ дээр болохоор зэрэг би яг өөртөө таалагдсан яг надад үнэхээр ингээд сэтгэл төрж байгаа портфолио хийж дуусгах. Ер нь бол би нэг портфолио хийгээд дуусгасан байгаа. Гэхдээ тэр нь яг сэтгэлд бас нэг сайн хүрэхгүй байгаа. Тэгээ internship авах. Одоо би миний хамгийн сүүлийн жил учраас би угаасаа дадлага хийх ёстой. Тэгэхээр дадлагаа хийх. Тэгээд өөртөө таалагддаг дизайнтай холбоотой ажил энэ жил заавал хийж үзэх. Энэ бол баг энэ бингоны хамгийн чухал хэсэг. Тэгээд болоо. Ингээд нийтгээд 1 2 3 4 5 1 2 3 4 5 6 30 юмны лист гаргасан байна. Тэгээ энийг хийн гэсэн л зорилготой байна да. Тэгээ би энийг ингээд ерөнхийдөө бүтнээр ингээд харах юм бол миний хувьд энэ жил ажиллах ёстой юм бол ерөөсөө харилцааны чадвараа сайжруулах. Тэгээ юм нь тууштай байх гэдэг ийм 2 чухал юм гарч ирж байгаа. Тэгээ би энэ хоёроо сайжруулах юм бол ерөнхийдөө миний карьерт ч гэсэн ер нь бүхэл юмнуудад амар сайн нөлөөлөх юм шиг санагдаж байна. Тэгээ тийм байна. Та бүхэн шинэ ондоо ямар зорилготой байгаа вэ? Надтай хуваалцаарай. Баяртай.